Хэлээрээ. За сайн байцгаана уу. Өнөөдөр маркетинг ток контентын маань шинэ дугаар яг одоо эхэлж байна. Өнөөдөр бид нэр та бүхэндээ зориулаад нэгэн сонирхолтой зүйлээр хэлцүүлэг өрнүүлнэ. За тэгээд өнөөдрийн манай зочноор CX Plus Consulting компани CX аналитик зөвлөх өнөр маань оролцож байна. За мөн өнөөдөр яг энэ сэдвийг илүү дэлгэрүүлж яг маркетингийн одоо суур шинжлэх ухаан эсвэл одоо хувьсаа өөрчлөгдөж байгаа өнөөдөр яг ямар өөрчлөлт байгаа талаас нь зөвлөхөр манай маркетингийн зөвлөх ID Lab Agency-гийн үүсгэн байгуулагч маркетингийн зөвлөх Гант Тулга хүрэлцэн байна. Та бүхэнд орой мэнд хүргэе. За удахгүй болох гэж байгаа бас олон улсын эмэгтэйчдийн баярын мэндийг оролцогч бискүүдээ хүргэе. Баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийг үзэж байгаа бүх эмэгтэйчүүдтэй тийм эмэгтэй маркетруудтай бас Мартин 8-ны мэнд хүргэе. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн бидний сэдв бол CX гэж одоо ерөнхийдөө их нэлээд яригадаад байгаа энэ сэдвийн тухай. Тэгэхээр одоо яг энэ маркетингийн мэргэжилтнүүд за эсвэл бизнес эрхлэгчдэд тийм энэ шинэ тренд, шинэ болоод байгаа энэ ойлголтыг юу та тайлбарлаж өгөөч. За CX буюу Customer Experience гэж маш сүүлийн үед бол маш их ярьж байна л да. За олон улсад бол энэ маань бүр 1.0, 2.0, 3.0 гэд хөгжлийнхаа 3 дугаар үе шат руу ороо явсан концептын одоо ийм стратегийн бодлого байгаа. Тэгээ Customer Experience гэж яг юу юм бэ гэх юм бол хэрэглэгч байгууллагатай харилцаж байх үеийн одоо хэрэглэгчид төрж байгаа бүх сэтгэл ханамж одоо хүлээлт бүх зүйлийг одоо нийлүүлээд хэлж байгаа нийлбэр юм гэж бас хэлж болно. Тэгэхээр одоо яг нөгөө за маркетинг 1.2.0 3.4.0 болчиход байна шүү дээ. Одоо 5.0 хийж байна. Тэгвэл бас CX маань өөрөө бас 3.0 түвшиндээ ирсэн байгаа юм байна. Тийм. Яг манай Монголын түвшинд бол одоо яг CX гэж яригадаад те за энэ нь чухал юм байна байгууллагт стратегийн түвшинд хэрэгжүүлвэл үр өгөөж авчирдаг юм байна гэж яг одоо мэдж байгаа үе буюу 1.0 гэдэг түвшин дээр явж байгаа. Тэгэхээр бид нар энийг маш хүчтэй ингэж нэвтрүүлснээр 2.0, 3.0 гэдэг бас агсан түвшин рүү маш хурдтай бас гарах боломжтой их том зах зээл байна гэж харж байна. Одоо биднийг аягүй бол одоо 1.0 3.0 руу явж идэл энэ маань бас хөгжлийн үе шүү дээ 4.0 5.0 болцсон байх магадгүй юм байна тийм маркетингийн хувьд одоо 5.0 хийж байгаа шүү дээ. Тий маркетингийн. Одоо ямар ч байсан ер нь маркетинг 1.0 гэдэг ойлголт 90-ад онд бол аягүй тэмдэглэхүү ашиглагддаг байсан. Ягаад тийм маркетинг 1.0 вэ гэдэг ярингууд зөвхөн бүтээгдэхүүн тийм үйлдвэрлэл үйлчлэлээ гэдэг зүйлийг тийм нэг түрүүнд тавьдаг байсан гэдэг ойлголтоос бол маркетинг 2.0, маркетинг 3.0 за маркетинг 4.0 одоо бол маркетинг 5.0 гэдээ явж байна тийм. Тэгэхээр маркетинг 2, 3, 4, 5 гэдэг энэ нь болохоор яг цэвэр одоо уламжлалт тэр бүтээгдэхүүн дээр төлөвлөдөг гэсэн ойлголтоос хойш илүү нэг хүн төвтэй болох, хэрэглэгч төвтэй болох гэдэг ойлголтуудыг бол яриад эхэлсэн. Тэгэхээр бол яг Монголд бол мэдээж маркетингийн одоо юу гэдэг тэтгэр үе дээр явж байна гэж хэлэх арай эртлээ юм л да. Мэдээж бол яг олон улсын түвшиндээ бол маркетингийн одоо тий хавд түвшин дээр одоо хүрчээд явж байна гэдэг ойлголтыг бол ойлгохын өмнө бид нар яг хэрэглэгч хэм бэ тий. За хэрэглэгч төвтэй маркетинг гэж юу вэ? Мөн бас хүн төвтэй маркетинг гэж юу юм? За маркетинг 4.0 дээр одоо бүр дижитал гэж ярьдаг бол маркетинг 5.0 дээр бол legacy тий маркетинг legacy дээр ярьж эхлээд байна л да тий. Тэгэхээр энэ дээр уялдуулаад бас тий Монголд одоо яг нэг customer experience буюу тий хэрэглэгчийн одоо тий одоо эерэг туршлага гэж ерөнхийдөө бол буулгаж байгаа. Гэтэ энэ өөрөө хангалтгүй гэж миний хувьд бол ойлгоод байгаа тий. Бүхэл одоо яг хэрэглэгчийн зүгээс үзүүлж байгаа хариу үйлдэл нь юу байх юм гэдгийг бүр том цогц одоо яг нэг брендтэй нь уялдуулсан, бүтээгдэхүүнтэй нь уялдсан тий. Тэр байдлаар нь харах хэрэгтэй юм шиг байгаад байгаа юм. Experience-ийг бол нөгөө тайлбарлахдаа юмд яг энэ жишээн дээр тайлбарлавал маш одоо ойлгомжтой байдаг. За бүр одоо олон зуун жилийн өмнө бол бид нэр түүхийн эдийн засгийн үед ингээ явж исэн тий түүхийн эдээ олборлдог үе явж исэн. За үүний дараа болохоор тэрийг бүтээгдэхүүн үйлчилгээ болгодог бүтээгдэхүүн үйлчилгээний эдийн засгийн шилжилт бас явагдсан байгаа хгүй. За тэгээ үүнийхаа дараа тэр гаргаад ирсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ яаж хэрэглэгчдэд хүргэх вэ буюу сервис үйлчилгээний эдийн засаг руу маш хүчтэй орсон байгаа. Тэгээд манай Монголын одоо энэ нөхцөлд бол бас үйлчилгээний эдийн засаг буюу үйлчилгээнийхаа энэ нэг бодлого дээр илүү анхаардаг үе шат нь бас хിവэрэ байгаад байна гэж харж байгаа. За олон улсад бол үйлчилгээний эдийн засгаас experience эдийн засаг руу одоо шилжээд яг
шилжсэн байгаа. Тэгээд энэ нөгөө нэг эдийн засгийн одоо 4 дахь үе буюу энэ experience эдийн засаг руу шилжснээр бол тухайн байгууллага бүтээгдэхүүнээ илүү нөгөө хувьчилсан яг тухайн үйлчлүүлэгчид зориулсан мэтээр одоо санал болгох, улмаар бол яг нөгөө тухайн брэнд бүтээгдэхүүний ялгарл ихсэх, за бүтээгдэхүүний одоо үнэ бас нөгөө илүү премиум буюу тийм үнэтэй бас санал болгох боломж бас бүрддэг ийм давуу талтай. За тэгэхээр одоо ингээ яг CX-ийн үндсэн ойлголтыг аваад үзэхээр одоо тухайн одоо ганц тулга эсвэл одоо өнөрмө гэдэг хүний хувьд тийм ингээ яг бидний хэрэглэгчийн хувьд тухайн аль нэг одоо бараа бүтээгдэхүүн үйлчилгээ одоо банк санхүүгийн үйлчилгээ, үүрэн телефоны үйлчилгээ, шатхуун дүгээгүүрийн үйлчилгээ гэдэг юм одоо альва нэг үйлчилгээн дээр тухайн үйлчилгээ эрхлэгчийн талаарх одоо миний бараг одоо бодож эхэлж байгаагаас ахуулаад тухайн бараа бүтээгдэхүүнийг авсны дараах туршлага бусдтай хуваалцах хүртэлх бүх зүйлийг ингэж цогцоор нь багтааж ийн гэж харж байна. Аха. Яг нөгөө customer experience гэж ярихаар customer service юм шүү. Тэ яагаад эн чин сервис манад байгаа, сервис хариуцсан тэ харилцагчийн үйлчилгээний алба байгаа гэх мэт нөгөө ойлголтын зөрүү маш их байгаа л да. Энэ дээр яг одоо customer service буюу харилцагчийн үйлчилгээгээ хэдүүлээ ярих юм бол яг нэг департамент буюу нэг алба нэгж бол хариуцдаг. За тэгээд touch point гэж бас customer experience дээр ярьж байгаа тийм хэрэглэгч нөгөө тухайн байгууллагатай бүтээгдэхүүн үйлчилгээтэй одоо бүх харилцаж байгаа харилцааны сувгуудын touch point гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр яг сервис талдаа бол яг нэг touch point дээр гарсан илүү тийм нөгөө санал гомдол зэргийг нь бол ингэж одоо шийдвэрлэх одоо тийм одоо стратегийн түвшний гэх юм уу. За customer experience болоод ирэхээрээ илүү нөгөө нэг юу болчих жоо байгууллага тэр чигтээ байгууллагын стратеги тэр чигтээ буюу бүх алба нэгж бол тэнцүү оролцоотой заавал байх ёстой. За бас нэг чухал юм нь байгууллагын одоо удирдлагын түвшин яг энэ customer experience-ийг маш сайн ойлгосон за баг хамт олно ажилчдаа дэмждэг байх нь маш чухал. Тэгэхээр энэ нь бол сервис бид нар яг нэг департамент гэж ярьж исэн бол CX буюу customer experience лөө буухаараа энэ томоохон компани стратеги болон бүх алба нэгж одоо хоорондоо оролцоотой юм аа. За тэгээд илүү санал гомдлын шийдвэрлэх биш хэрэглэгчийн чинь ирээдүйн хүлээлт ямар байгаа юм бэ? Хэрэглэгчийн чинь амьдралын хэв маяг ямар юм бэ те? Тэр тухайн хэрэглэгчийн амьдралын хэв маягт танаа бүтээгдэхүүн үйлчилгээ тааралдж гин үү те? Гэх мэтэр тийм одоо өөр гэх юм уу да? Тийм ба. Надад нэг юм асуулт байна тийм. Түрүүнд та бас нэг touch point гэдэг юу вэ те энэ талаар бас нэг товчхон бас ярьлаа. Тэгэхээр touch point-ийг яг ингээд одоо хэрэглэгч за байгууллага хоёрын хооронд хаана байж байгаа яг махалчлаад орчуулах юм бол бас нэг шүргэлтийн цаг гэж болоод байгаа шүү юм те. Тэгэхээр энэний талаар бас та илүү дэлгэрэнгүй ярил. Customer experience-ийн хувьд болохоор яг ийм 4 keyword яваад байгаа байхгүй юу? Эхнийх нь бол customer journey map гэж явж байгаа. За хоёрт бол touch point, гуравт одоо persona гэж бид нар хэлээд байгаа тийм. Persona за үүний дараа бол нөгөө хэмжих metrics гэж ингэж ийм keyword-ууд бол маш их тавтагддаг. Тэгээ customer experience-ийн одоо стратегийг одоо боловсруулахдаа customer experience-ийн стратеги бол нөгөө хэрэглэгчийнхаа journey map-ыг гаргадаг гэсэн үг. Манай хэрэглэгч манай бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд одоо манай тэр сувгаар ороод ирлээ тий тэнцэнээс мэдээлэл авсан байна. За тэгээ бүтээгдэхүүн үйлчилгээ аваад дуусах хүртлээр ийм одоо аяллыг манай байгууллагатай брэндтэй одоо хийсэн байна. За энэ хооронд одоо аль одоо таны хэлдгээр шүргэлтийн зэг touch point гэдэг байгаа тий. Манай аппликейшн руу орсон юм уу? За манай харилцагчийн төв рүү залгасан юм уу? Вебсайтаас мэдээлэл авсан юм уу? Гэх мэтчлэн одоо journey map дээр үндэслээд touch point-уудаа гаргаад яг хэрэглэгчид яг аль touch point-ийг хэрэглээд байна. Тэгвэл та байгууллагын зүгээс тэр touch point дээр хэрэглэгчтэй ямар мэдрэмж, ямар эерэг мэдрэмж тий, ямар wow гэсэн мэдрэмж өгөх гээд байгаа юм бэ гэд мэдрэмжүүдийн бас дизайн хийж байгаа. Энэ болохоор яг утгаараа бол touch point-ийн стратеги тийм бол гэж хэлж байна. Тэгэхээр яг одоогийн англи хэл дээрхтэй энэ утга нь өөрөө магадгүй бидний одоо их сурвалж сурч байх үед гэх юм уу та авчаасаа ойлголт болохоор бидний сувг гэж ер нь бол их нэрлэдэг тийм нэг distribution channel гэдэг юм уу тийм. Тэгэхээр яг миний буруу ойлгосон байж магадгүй тийм. Тэгэхээр нэг яг нэг энэ одоо юу гэдгийг мэдээлэл авах
одоо хэрэглэгч одоо юу гэдгийг одоо тухайн брендийн талаар одоо асууж эхлэх үедээ хаанаас эхлээд мэдээлэл авч эхэлж байна вэ гэдгээс нь ахуулаад зургалсан тэр одоо яг нэг одоо цэг болгоныг нь бол яг нэг нийтээр нь тач point гэж нэрлэдэг ашиг байна. Сувг гэхээр байгууллага өөрөө хэрэглэгчтэй бид нар ийм сувгаар хүрнэ гэдэг одоо стратеги бодлогоо төлөвлөж байгаа. Тэгээ хэрэглэгч талаасаа эргээд харах юм бол тач point буюу за нийт манай байгууллагт 60 орчим одоо ийм тач point-ийн цэгүүд байна. Хэрэглэгч мэдээлэл авах. Энэний одоо хэд тач point дээр нь хэрэглэгч орж ирээд байгаа юм гэхээр одоо жишээ нь нэг journey map ингээд худалдаа авалтын journey map хийлээ гэхэд хэрэглэгч тухайн байгууллагын 20-30 одоо тач point-тэй бас одоо нэг 4-5 сувг байлаа гэхэд 20-30 touch point тэрэн дээр байрлалцсан. Байж болдог байхгүй шүү. Жишээ нь одоо салбарт ороод салбарын одоо үнэрийн менежмент гэж байдаг шүү дээ, тий. Тэгээ интерьер засал тэр бүгд чинь тухайн хэрэглэгчд мэдрэмж өгж байгаа тэр бүгд чинь touch point гэж явчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр сувг touch point-ийн ялгаа бол үүн дээр байгаа. Гол тэгээд яг нөгөө харилцагчийн үйлчлэгээ гэдэг ойлголттой нэлээд тэгвэл андуурагддаг гэдэг юм уу? Яг одоо нөгөө нэг ялгааг нь бол илүү гаргаж чадахгүй юм шиг харагдаад байна л да, тий. Яг одоо бидний хувьд тэгэхээр ингээ харилцагчийн үйлчлэгээнээрээ ерөнхийдөө бүхэл үйлчлэгээ ялангуяа манай орны хувьд бол одоо бизнес эрхлэгчдийн хувьд ихэнх нь л дандаа бүтээгдэхүүн үйлчлэгээ худалдан борлуулах, одоо нийтийн хоолны үйлчлэгээ, бараа бүтээгдэхүүн борлуулах ч гэдэг юм уу, тий. Банкны салбар гэдэг ингээл бүгд үйлчлэгээ харилцагчийн үйлчлэгээн дээрээ ерөөсөө баг бүх зүйлээ төвлөрүүлчихдэг. Хэрэглэгч бол хаан гэдэг ойлголтыг одоо бид нэр баг ингээ бүр хомжсон байдаг ус. Тэгвэл одоо яг энэ CX дээр бол энэ маань бол өөрөө нэг ойлголт нь маш жижигхэн хэсэг нь болж хувирж байна. Тийм. Одоо яг харилцагчийн үйлчлэгээ буюу сервис гэдэг чинь хэрэглэгч талаасаа одоо үеийн хэрэглэгч те харах юм бол энэ бол бүр заавал байх ёстой. Одоо ямар цаад бэрхшээлгүй те pain point-гүй сервис бол заавал байх ёстой. Наад захын үзүүлэлт болчихж байгаа байхгүй юу? Тэр наад захын тэр мэдрэмжээ авчаад одоо хэрэглэгч чинь нөгөө маш төвчээргүй болцсон. Хүлээлт нь маш өндөр. Тийм. Ороод ирвэл ингэнэ гээл те харилцагчийн үйлчлэгээн дээр чинь нөгөө гомдол барагдуулах хэсэг гээл одоо бүх газар байдаг. Эсвэл хэцүү хэрэглэгчтэй хэрхэн яаж харилцах вэ? Стресс менежментийн асуудал гээл одоо нэг юм уламжлалт хуучин юугаар бол нэлээх байгаад байл. Манай CX бол одоо тэгэхээр нэг гол таалагдж байгаа юм нь өнөөдрийн байгаа хэрэглэгчдийн нөө ирээдүйд хүлээж байгаа гэдгийг нь төрүүлж зураг гаргаад байгаагаар ялгаатай байна. Амьдралын хэв маяг нь ямар юм танаа бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо тэр хэрэглэгчийн амьдралын хэв маяг те одоо тухайн хэрэглэгчийн нэг өдрийн амьдралд ч юм уу хэрхэн тааралдуулах вэ гэдэг дээр бол дизайн хийж гин гэж ойлгож байна. Тэгээд түрүүн үргэлжлүүлээд ярахад хэрэглэгчд өөрөө нөгөө маш төвчээргүй. За тэгээд нөгөө хүлээлт нь маш өндөр болсон байхгүй юу? Сервис бол наад захын тэгээд нөгөө илүү ихийг авъя. Илүү ихийг надад өгөөч те. Надад танах юу өгөх вэ? Танах юу өгөх вэ гэж ингэж харьцуулж байгаа сонгодог болсон. Тэгэхээр яг энэ дээр нөгөө experience чухал болоод байгаа гэдэг чинь илэрч гарч байгаа юм л та. Тэгээ яг энэ дээр бол нэг зарим статистикуд байгаа байхгүй. Сүүлд нөгөө PwC-гийн хийсэн статистик байсан. Тэрэн дээр бол ингэж хэрэглэгч нэг удаа тухайн одоо байгуулах ч юм уу те бүтээгдэхүүн үйлчилгээнээс нэг сэтгэл ханамжгүй одоо мэдрэмж авцсан бол хэрэглэгчдийн одоо 3 хэрэглэгчийн нэг нь дахин тэр бүтээгдэхүүн үйлчилгээг бол авахгүй. За 2-3 удаа нөгөө нэг тийм сөрөг мэдрэмж ч юм уу те тийм саад бэрхшээлтэй учирсан байх юм бол хэрэглэгчийн бараг 92% нь бид нар дахиж энэ одоо брендээр өөрчлөлтүүлэхгүй гэдэг ийм байр суурьтай болсон байгаа. Трендүүд бас ажиглагдчихж байгаа. Тэгэхээр яг энэ дээр л одоо энэ нөгөө customer experience маань ажиллаж байгаагаар давуу талтай л та. За тэгэхээр яг одоо CX-ийг байгуулахдаа одоо хэрвээ ингээд нэвтрүүлэх бол энэ ч өөрөө одоо монголчуудын үед баг 1-0 төвшөндөө явж байгаа гэж байгаа тохиолдолд та бүхнийг одоо ингээд харилцагчтайгаа уулзаад явахт ч юм уу те. Ер нь яг энэ Монголын бизнес эрхлэгчд хүлээж авах тэр өнцг нь ер нь ямар байна? За бид нар нэлээдгүй олон одоо байгууллага төслүүдтэй уулзаад тэгээ хамтарч ажиллаж байгаа бас маш сайн кейсүүд байгаа. За ингээд бол яг нөгөө байгууллага болгон өөрсдийн одоо мэдлийн төвшин гэх юм бол байгууллагын соёл өөр байгаа. Тэгтээ бид нар нэг яг одоогийн байдлаар бид нартай хамтраад ажилласан байгууллагууд бол customer experience гэдгийг одоо удирдлагын төвшөнд, дунд шатны төвшөнд бол сайн мэддэг. За ямар өгөөж манай компанид авчрах вэ гэдэг нөгөө давуу талуудаа маш сайн мэддэг. Тэгээд нөгөө
манай дээр нөгөө CX audit гэсэн үйлчилгээ байдаг байхгүй юу. Тэгэхээр байгууллага өөрөө ингээ мэдрэмжээрээ за ер нь customer experience юм байна гэд одоо 1-2 жил бол хэрэгжүүлсэн байгууллагууд байгаа. Тэгэхээр одоо манай audit үйлчилгээг авснаар яг танаа байгууллага CX одоо төлөвчлөлийнхөө аль үе шатад байгаа юм бэ? Хэрэгжүүлж байгаа компанийн хувьд. Тийм хэрэгжүүлж байгаа компанийн хувьд. Хэрэгжүүлж эхлээгүй одоо жижиг дунд бизнесүүдэд бас энэ customer experience гэдэг зүйл чухал л та. Яагаад гэх юм бол одоо өмнө нь одоо жишээ нь стартап компаниуд те за нэг ийм санаа байна. Энийг одоо хэрэгжүүлчихье бүтээгдэхүүн үйлчилгээгээ эхэлж гаргачаад дараа нь тэрийг нөгөө маркетингаар нүсэр одоо компанид ажиллаар ингээ хэрэглэгчтэй ингээ бөмбөгдөж хүргэдэг байсан. Одоо эргээд эн чинь нөгөө тэр стартап байгууллага технологийн байгууллагууд ч юм уу тийм компаниуд дээр хүрээд ирэхээр хэрэглэгч юу хүсээд байгаа. Хэрэглэгчид юу хэрэгцээтэй байгаа гэдгийг ойлгоод тэрэн дээр нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ дизайн хийгээд тгээс ханал болгож байгаа. Бас юм зүйлүүд байгаа. Одоо түрүүн бас нэг дөрвөн үндсэн одоо хэсэгтэй тий тэрний нэг нь бол customer persona гэдэг зүйлийг бас ингэж өрсөн. Тэгэхээр customer persona буюу бидний уламжлалт ойлголтоор юу вэ гэхэлэр customer behavior гэдэг байдаг тий яг маркетингийн уламжлалт одоо бидний ойлголтын дээр бол яг хэрэглэгчийн зан төлөв гэж орчуулад байдаг. Тэгэхээр одоо тэгвэл яг CX-ийн аргачлалаар үзэх юм бол яг customer persona гэж юу юм те customer persona-ыг тодорхойлдог ямар үзүүлэлтүүд байдгийг тий энэ нь одоо уламжлалт бидний тэр одоо мэддэг тэр ойлголтоос юугаараа ялгаатай энэ талаар та бас ярил. За уламжлалт байдлаар бол бид нар нөгөө хэрэглэгчээ сегментэд авч үздэг тий. Тэгээд тухайн сегментэд одоо хувааж авч үзэхийн тулд демографик мэдээллийн түлхүү ашигладаг. За тэр хүн ямар бүтээгдэхүүн үйлчилгээ ашигладаг буюу одоо өнгөрсөн цаг хугацааны датан дээр нь суурилж ерөнхийдөө сегментлж авч үздэг байсан. За персона юугаараа өөр вэ гэхээр персона бол за хэрэглэгчийн чинь нэгдүгээр таны хэлдгээр behavior буюу зан төлөв ямар юм тий. За технологийн бүтээгдэхүүн байх юм бол яг уламжлалт байр суурьтай хэрэглэгч юм уу, tech savvy буюу илүү технологиг сайн мэддэг, ашигладаг юм хэрэглэгч юм уу. За тэгвэл тэр хүний амьдралын хэм маяг нь ямар юм. За ямар хоббитэй юм. За тэгээ тэр хэрэглэгч яг одоо тухайн бүтээгдэхүүнээс юу хүлээгээд идгийн ирээдүйн хүлээлт зэрэг дээр нь яадаг гэсэн үг. CX аргачлалаараа үнэлгээ аналитик хийгээд тэгж нөгөө персонадаа хуваадаг. Тэгээ яг персонаг гаргаснаар бол яадаг персона өөрөө хөдөлж болдог буюу бүх албад нэгж шууд аваад шийдвэр гаргалтанд ашиглаж болдог. Стратегийн төвшөнд ч гэсэн үнийгээ бас үр дүнгуудыг ашиглаад шийдвэр гаргахад ерөнхийдөө маш амар болчдөг. Ер нь та түрүүнд хэллээ. Уламжлалт одоо аргачлал нь өөрөө магадгүй өмнөх хэрэглэгчтэй тий өмнөх хэрэглэгч магадгүй тэр одоо тухайн бүтээгдэхүүн үйлчлэгэнд тий хариу үйлс нь юу байсан бэ гэдгийг илүү судалгаагаар тодорхойлоод гаргаж ирж байгаа юм байна. CX аргачлалаар одоо гаргаж ирэх юм бол персона нь өөрөө магадгүй ирээдүйн хэрэглэгч юм тий хэн худалдаа авах юм хэн зориулах юм гэдэг юм илүү бас ингэ тодорхойлж бий болгодог зүйл гэж ойлголоо үү тий. Яг зөв. CX дээр бас нөгөө ихэнд нөгөө яриаг хүн CX болохоор яг нөгөө байгууллагт 2-3 яг нөгөө давуу талыг бий болгож байгаа байхгүй. Тэгээд сая хэлдэг таны хэлдгээр CX-ийг хэрэгжүүлснээр байгууллага одоо нэг юм ирээдүйн стратеги тодорхойлоход маш амар болдог. Тийм. Яагаад гэвэл хэрэглэгч ирээдүйд юу хүсэж байгаагаа тодорхойлоод тэрэн дээрээ бүх нөгөө персона бүх нөгөө бодлогуудаа урьдчилдаг учраас стратеги төлөвлөхөд маш амар болдог гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн персонагаа магадгүй нэг компани одоо тодорхойллоо гэж үзэх юм бол нэгэн одоо тийм персонатай байх юм уу? Альсвал олон персонатай байх юм уу? Тэ ямар байдаг вэ ер нь? Персона хийдэж байж болно. Энэ нь болохоор ямар одоо салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, ямар бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь тоо гэдгээс бол хамаарна л та. Тэгэхээр байгууллагт бол хэдэн ч персона байж болно. Гэхдээ одоогоор яг манай кейс дээр ингээд буугаад ажиллаж хахад бол максимум 6 персона гарсан бол кейс байна. За персона нөгөө нэг хитрхи олон болоод ирэхээрээ яг нөгөө фокуслж ажиллаж чадахгүй болдог тийм бол сул тал байгаа. Тэгэхээр яг одоо манай одоо кейс дээр бол нийтдээ хамгийн максимум 6 персонатай байгууллагууд бол хамтраад ажиллаж явж байгаа. За тэгэхээр сая үл яг нөгөө яг CX маань байгууллагт ямар давуу тал олгодог талаар сая үл бас яг хэлчлээ гэж бодож байна. Гэтэл нөгөө нэг салбар бүрийн онцлогуд өөр байдаг. Тэгснэ одоо нөгөө хэрэглэгчийн сэтгэл ханамж гэл одоо нөгөө
нэг хэсэг одоо манай өнгөрсөн 20 жилийн үед аваад үзэх юм бол их компани баг нөгөө вишн те алсын хараа хэтийн зорилгот нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлно ч гэдэг юм ингээл одоо яг бүр нэг сэтгэл ханамж дээр маш их төвлөрсөн байлаа шүү дээ. Тэгвэл одоо ингээд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бизнес эрхлэгч асар өндөр байлгах гэж хичээгээд байдаг. Гэтэл эсвэргээрээ нөгөө яг хэрэглэгч нь тухайн байгууллагт буюу бараа бүтээгдэхүүн дээр нь тэр сэтгэл ханамж нь бол яг бодит байдлаар асар доогуур байдаг. Тэгэхээр одоо энэ хоёрын хооронд гарч байгаа нэг юм гап үүсэж байгаа тийм. Энэ болохоор одоо бас яг CX-ийн юм дээр судалгаан дээр CX-ийн яг үзүүлэлтэн дээр яаж гарч ирдэг вэ? Энэ талаар та дэлгэрүүлж өгөөч. CX аналитик яг хийгээд үр дүнд нь бол gap буюу зөрүүнүүдийг тодорхойлдог. За жишээ нь хэрэглэгчийн одоо сэтгэл ханамжийн зөрүү, хэрэглэгчийн хүлээлтийн зөрүү. За тэгээд тэр тухайн байгууллагын соёл ямарын соёлын одоо зөрүү. За тэгээд сайн CX-тэй байхын тулд нөгөө employee experience буюу ажилчдын бас нөгөө нэг туршлага гэж бас махчилж орчуулвал энэ бас ингэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр employee талдаа одоо мэдээж employee талдаа бас ямар зөрүүтэй байгаа гэд ер нь бол энэ CX analytics судалгаач гэх юм уу те энийг одоо хийснээр бол байгууллага яг нөгөө дотоод процесс болон хэрэглэгч талаасаа өөрийгөө үнэлээд ямар зөрүүнүүд манад байна гэдэг дээрээ бол нөгөө системтэйгээр ажиллаж эхэлж чаддаг л да. Тэгэхээр одоо энэ яг нөгөө юуны CX маань одоо байгууллага руу нэвтрүүлэхэд ямар нэвтрэлтийн үе шатуудыг юм уу те хэрэгжүүлэх явцад ямар шат дарааллаар байх хэрэгтэй юм бэ? Яг нөгөө олон улсын түвшинд бол байгууллага CX-ээ яг нөгөө тогтвортой хөгжүүлээд одоо явхад нийт 5 шатыг дамждаг гэж үздэг л дээ. За эхнийх нь бол судлах буюу дөнгөж одоо CX гэж юу юм бэ те? Энэ ингээ хүмүүс ингээ шуугаад яриад ахын CX гэж юу юм? Ямар одоо давуу тал манаа тавьчих ингээд яг судалж эхэлж байгаа үе байдаг. Хоёрт бол эхлэх буюу яг удирдлага одоо дунд чатны менежерүүдийн хүрээнд CX-ийг хэрэгжүүлэхээр ийм давуу тал авчирдаг юм байна гэдгийг мэдээд дөнгөж одоо эхлэе гэдэг тийм үе байгаа. За дараачих нь 3 дугаар үе шатны буюу яг нөгөө хөдөлгөж эхэлж байгаа буюу тухайн байгууллага яг CX боддоор хөрөнгө оруулж эхэлдэг. За энийгээ сайжруулъя, ингээ за хүн хүчээ сургая тий. Яг бодит хөрөнгө оруулалтаа хийж эхэлж байгаа. 4 дугаар үед нь бол нэгэнт нөгөө CX маань хөдлөөд эхэлсэн бол хэмжих метриксүүд орж ирдэг. Энэ метриксүүдийг 4-р үе шатанд бол нөгөө байгууллагын KPI-уудтайгаа нөгөө нэг холбоод тэгээ хэмжиж болдог. За 5 дахь үе шат нь бол бэхжүүлэх буюу нэгэнт тогтоол тийм нутагшуулна гэсэн үг. За тэгээд энэ 5 дугаар үе шатн дээр хамгийн чухал нь бол яг нөгөө байгууллагын бүх ажилчид яг нөгөө CX-ийг мэддэг те манай CX алсын хараа бол ийм гэдэг бүх одоо нөгөө нэг байгууллагын соёл нь маш хүчтэй. Энэ бүх 5 шат дамжлагыг ингээд туулахад баг 35 орчим ч илүү 40 орчим нөгөө юм дотор нь үзүүлэлтүүд байдаг гэдэг одоо шалгуур үзүүлэлтүүд гэх юм уу тий байдаг гэдэг. Тэгэхээр яг энэ 5 үештийг ингээд бүтэн нутагшуулаад байгууллагатаа нутагшуулахад одоо ямар хугацаа хэрэгтэй? 1 жил юм уу 2 жил юм уу эсвэл бүр CX алсын хараа гэж гарч шít 5 жил 10 жилийн дараах юм харах хэрэгтэй юм. Олон улсын судалгаан дээрээс бол ингээ харахаар 1-ээс 4-р үе шат хүртлээ байгууллага бол нөгөө дунджаар 4 жилийг зарцуулж байна гэсэн бол ийм хугацаа байдаг. Тэгээ энэ нь ч гэсэн яг нөгөө бид нар бас ингээд ажиллаа явж байхад бол яг практик дээр бас энэ хугацаа маань Монголын хөрсөн дээр бас нэлээд тийм ойролцоо байгаа мó гэсэн бас мэдрэмж бол манай тийм байгаа. За тэгвэл яг одоо бид нэр ингээд энэ 5 үештийг дамжуулаад нутагшуулж болох нэ. За тэнгуут одоо яг бидний хувьд аваад үзэхлээр ажлын байрны тодорхойлолт хүртэл одоо тэгвэл өөрчлөлт гарч ийн үү? Тэ? Одоо тулгаагийн хувьд жишээ нь яг маркетингийн мэрэгчлэлтэн гэдэг хүн яг job description ажлын байрны тодорхойлолтоор яг ямар хөө байдаг вүлээ. Гэтэл одоо энэ маань одоо нэг хэсэг нөгөө 5 жилийн өмнө ч юм уу 10 жилийн өмнө дижитал маркетингийн ойлголт Монголд орж иж байхад одоо сошиал маркетингийн албатай, дижитал маркетингийн албатай болох нэг Facebook хөтэлдэг хүн гээл нэг хүн гаргаж өгөх гэсэн чинь одоо яг ингээд тухайн үеэ эргээд харахад одоо бол бүр дижитал маркетингийн албатай болсон. Ялангуяа онлайн худалдаа гадагшаа зах зээлийн экспортын маркетинг гэдэр хийж байгаа газруудад бол бүхэл бүтэн бүр алба ингээд ажилтдаг болчихлоо. Тунгууд тэр үед байхгүй байсан. Одоо тэгвэл магадгүй маркетингийн мэрэгчлэлтэнд
дээр одоо CX мэрэгчлэлтэн гэдэг хүн одоо бас аягүй бол орж ирж байгаа баг. Тэгэхээр энэ дээр одоо ер нь ажлын байрны энэ өөрчлөлтөн дээр яг ямархуу ур чадвартай хүн энд байх хэрэгтэй бол энэ дээр та юу гэж харж байна? Ялангуяа энэ ковидын дараах одоо тулгарч байгаа асуудал гэх юм уу да компаниудад тулгарч байгаа асуудал бол мэдээж сая 2 жил 3 жилийн хугацаанд одоо үйл ажиллагаанд оролцсон ямар нэгэн байдлаар тийм ингээд алдагдлалд орсон ч юм уу иймэрхүү компани зөндөө байна л да тий тэр болгонтой бас ингээд онгоцноос хойш бол бас ингээд уулзаад явж байгаа. Тэгээд үзэнгод бид нар ингээд өнгөрсөн 2 жилийнхаа хугацаанд одоо шархаа нөхё гэдэг тий дайрч байгаа компаниуд бол зөндөө байна л да тий тэгэхээр хамгийн гол нь тэгэхэд бол бид нар дахиад 2 жил шаардлагатай болчихж байгаа юм уу хаашаа юм тий гэдэг маягийн тийм асуудал бас ингээд төрж тэгээд үзэнгод болохоор яг ингээд одоо жинхэнэ маркетинг дээр яг тийм одоо төлөвтэй одоо яг ингээд судалгаа хийжсэн туршлагатай за ийм аран шинтэй за одоо юу гэдгийг те бүр брендээр ингээд явсан бол туршлагатай гэдэг яг нэг ажил олгогч бизнес талын хүмүүс болохоор мэддэг болцсон л байна л да ер нь бол тэгээд ингээд сүүлийн бас 10-аас 15 жилийн хугацаанд бол миний ажилласнаар бол яг ингээд маркетингийн мэргэжил өөр ингээд аягүй тийм томоохон байр суурьтай шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байгаа тийм олон улстай бол энэний дагаад бас яг ингээд маркетингтэй холбоотой одоо яг ингээд одоо яг дэмжих байдлаар ингээд үүссэн ч мэргэжлүүд зөндөө болж эхэлж байна л да. Тэрний нэг нь магадгүй одоо нэг chef experience officer гэдэг ойлголт бас гараад ирсэн байж жишээний ч юм уу тийм бид нар бол яг CMO гэдэг л маркетингийн одоо удирдлагын одоо топ түвшний менежерүүд албан дарганаас ч гэдэг юм тэгж ойлгодог байсан бол одоо сүүлийн үеийн ойлголтоор бол яг тэр туршлагыг одоо хэмждэг одоо мэрэгчлэлтэн гэдэг ойлголт бас ингэ төрж байгаа гэж би харж байна. За дээрэс нь одоо маркетингтэй холбоотой хөгжсөн дараагийн одоо юмуд бол хөгжиж байгаа ажлын байрнууд гэх юм бол яг нэг креатив захирлууд энтергээд за өөр арт захирал энтергээд маш олон жижиг тийм одоо давхар одоо мэрэгчлүүд бий болж эхэлж байна. Энэ болон өөрөөсөө бас ингэ давуу тий болон заавал нэг зүйлээрээ ингээд онцсон нэг зүйлээрээ тийм туршлагдсан байх гэдэг тийм одоо чадваруудыг бас ингээд чадхуудыг зайлшгүй шаардж эхэлж байна л да. Тэгэхээр магадгүй бас энэ дээр бас дэлгэрүүлээд ярих байх тийм ээ. Тэр яг энэ туршлагын офицер гэж хэлэх юм уу? Юу гэж одоо буулгах юм тий? Олон улстай бас ингээд энэ өөрөө яг ямар байх ёстой скил чадварууд байх ёстой юм ч юм уу тэр талаас нь таваас. Customer experience бол нөгөө байгууллагын одоо бүхэлдээ одоо стратегийн хэмжээнд одоо хүрээнд одоо хэрэгждэг гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр нэг хүн одоо жишээ нь маркетинг офисер шиг CX офисер нэг хүн байхаас илүү болохоор яг олон улсын сайн жишг болвол юу алба нэгж болгон оролцоотой байдаг. Ингэж энэ нөгөө байгууллага чинь өөрөө яг нөгөө CX-ийнхаа хөгжүүлээд тэрний стратегийн төвшөнд нь ороод ингэ явж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө алба нэгж болгоны оролцоотой зүйл учраас яг нэг хүн гэхээр бас илүү өрөөсгөл болчиход байгаа. За хэрвээ яг олон улсад болвол CX officer ч юм уу те байх юм бол илүү нөгөө нэг тийм ажлын туршлага маш сайтай те технологи руугаа ороод технологио мэдчихдэг тийм маркетингаа мэдчихдэг бүх талын мэдлгүүдийг өөртөө шингээсэн ийм хүн бүх одоо нөгөө бизнесээ одоо цогцоор нь харж чадах чадвартай хүн яг энэ албан тушаал дээр бол бий болно. Хэрвээ тийм хүн одоо танаа байгууллагад байхгүй ч юм уу тийм байх юм бол бүх алба нэгжүүдээ ингээд оролцуулаад түүнээсээ нөгөө төлөөллүүдээ аваад тэгээ үүн дээр бас CX-ийн бас нэг гоё юм. CX-ийн үүрэг оролцоогоор нь хэрвээ төслийн баг ингээд бүрдэх юм бол stakeholder map буюу хин ямар оролцоотой байх юм гэд маплаад бас ингээд харуулад бас явдаг системтэйгээр явдаг. Төслийн одоо юу гэдгийг гадны ISO 14001 гэдэргээл тэгдэг эсвэл одоо нөгөө Oxfas гэдэг хөдөлмөр аюулгүй байдлын 18000 нэгч гэдэг юм уу энэ нөгөө юм системүүдийг бид нэр certified баталгаажсан юм одоо нэвтрүүлэхийн тулд нэлээд одоо яг ийм саяны таны хэлж байгаа төслийн багууд ажилтдаг л та. Тэгэхээр яг тэр аргачлалаар бас юм баг болгоод багт нь холбоо хийгээ явж болох юм байна те. Ер нь бол алтан бусаар юм шиг. Гэхдээ нөгөө талдаа эн чинь яг үзэж байгаа хүмүүст хэлэхэд бизнес эрхлэгчдийн хувьд бол энэ өөрөө тухайн байгууллагын топ түвшний одоо албаны захирал эсвэл дундчны менежерээс дэвш түвшний ихэн бэжж энэ багт яагаад байна үүрэг оролцоотой байна гэж ойлголоо зөв үү? Тэгж хэлж болно л доо. Яг нөгөө нэг стратегийн түвшний шийдвэр гаргалтуудаа аваад явах чадвартай тий шийдвэр гаргалтуудаа хийгээ яваад чадвартай хүмүүс. Сая бас нэг сонирхолтой юм нөгөө нэг байгууллагын соёлын судалгаа
гэх юм уу эсвэл байгууллагын нөгөө employee experience гэж одоо дахиад ямар хадгалж штэ. Тэгэхээр яг одоо өмнө нь миний ажиллаж байсан байгууллагууд бол яг байгууллагын соёлын газар гэж байгаа. Байгууллагын соёлын хилцс байгаад нөгөө дотор байгаа одоо хамт олон дотроо 1000 юм 2000 ажилтнтай бол тэдгээр л чиглэсэн дотоод зохион байгуулалтын ажилнаа сэтгэл хангамжтай болох өөрөөр хэлбэл ингээ аваа явчихсан. Тэгвэл одоо энэ яагаад харин CX-тэй манай уягдаад ороод ирв. Энэ их сонирхолтой санагдаж байна. За хэрэглэгчд нөгөө нэг одоо эерэг туршлага буюу те вау гэсэн мэдрэмж төрхийн тулд тэнцээ чи нөгөө employee гэдэг буюу ажилтан гэдэг нэг чухал ажилтан бас нэг touch point болдог байхгүй. Тэгээ touch point-уудаа хамгийн чухал нь одоо тэр нөгөө employee буюу ажилтан өөрөө байгаа. Хэрвээ ажилтан өөрөө одоо байгууллагатаа сэтгэл ханамжгүй байх юм бол хэрэглэгчд хүрэж байгаа сэтгэл ханамж бол яг л team төвшөнд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө CX-ийг яриад ирэхээр заавал employee experience нөгөө чухал заавал яригддаг. За тэгээд CX employee experience-ийг одоо employee experience-ийг сайн байлгахаар бас нөгөө тухайн байгууллагын соёл нэмэх нь тухайн байгууллагын одоо leadership experience гэж бас ингээд ороод ирчдэг байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш цогц ойлголт байгаад л та. Тэгэхээр одоо энийг зөвхөн том одоо нөгөө хамгийн ихэнд тастаа ярьсан зөвхөн томоохон корпорациуд юм уу шууд одоо ингэж нутагшуулж явж ээж ололт амжилтыг өөртөө наах нь эсвэл одоо яг нөгөө нэг жижиг дунд бизнес эрхлэгчд маань байгаа шүү дээ. Тэднэрт одоо бас эсвэл ийм зориулсан мини гэдэг шиг ийм хөлбөрн эсвэл кастомайз хийсэн бас бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл бас танай дээр байдгүй. Энэ боломжтой жижиг дунд байх тусмаа бас илүү нэг шийдвэр гаргалт маш хурдан явагддаг учраас тэр нөгөө сайжрлуудаа маш хурдан ингээд үр дүнгийн хүртээд явах юм давуу талтай. Тэгэхээр заавал жижиг дунд байлаа гэд одоо CX-ийн одоо стратегийн бодлогогүй байна гэсэн үг биш. Гэхдээ жижиг дунд байх тусмаа бас нөгөө юм CX-ийн стратегийн бодлоготой байх юм бол бүх юм одоо маш тов тодорхой харагдана. Жижиг дундын хувьд л одоо юу CX-ийн стратеги бодлогоо гаргахын зүтгэл одоо маркетингийн төлөвлөгөө тий маркетингийн стратеги зорилт нь байхгүй. Тэгснэ одоо нөгөө бидний хэлдгээр манай зах зээл дээр орж ирэх нөгөө би чадна гэдэг шиг тий одоо ингээд нөгөө нэг баг нэг кофений үнээр тий сургалт хийсэн одоо зөндөө юм нөгөө борооны дарах мөг гэдэг шиг олон зүйлсүүд байгаа тань. Тэгэхээр одоо яг эднэрлүү танах одоо яг юм CX-ийн сургалт хийдгүү эсвэл одоо яг жижиг дунд бизнес эрхлэгчид маань яг нөгөө нэг танахаас ямар бүтээгдэхүүн үйлчилгээ авах хэвээр энэ танай нөгөө гол нэг одоо бүтээгдэхүүн үйлчилгээнүүд яг бас юу вэ тийм нэгд боломж урьж авчиж байгаа учраас бас таны бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад бас түгээн дэлгэрүүлэхэд дөхөн болов гэж энэ асуултыг тавьж байна. Энэ дээр манай CX Plus компани ерөнхийдөө 3 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мэдээж таны хэлдэг нөгөө нэг сургалт тий воркшопуудыг бол хийдэг. Тэгээд 3 бүтээгдэхүүнийх нь нэг нь бол яг нөгөө байгууллагын энэ CX чадамжийг сайжруулах. За үүн дотроо бол манай CX аудит тий менежментийн чадвар одоо employee experience чинь ямар юм бэ гэд маш олон одоо чадах одоо бүтээгдэхүүнүүд хуваагдана. За үүний дараа бол яг нөгөө хэрэглэгчийн одоо бүтээлч стратеги, creative strategy гэж байгаа. Бүтээлч стратеги гаргахын тулд шинэ ойлголт орж иж шүү тий. За энэ бүтээлч стратегийг гаргахын тулд эхлээд бид нөгөө хэрэглэгчээ мэдэх хэрэгтэй. Тэгэхээр яг нөгөө персона гэж ярьдаг чинь орж ирж байгаа journey map-ийг бас хийгээд тэрэн дээр нь одоо хэрэглэгчид аль touch point дээр ямар сэтгэгдэл мэдрэмж өгөх вэ гэдгийг дизайн хийдэг юм нэг цогц бүтээгдэхүүн байна. За 3 дугаар шатных нь бол яг нөгөө байгууллагуудтай ингээ уулзаад явахаар амьгүй болсон одоо бүтээгдэхүүнүүд тий амьдралын бүтээгдэхүүний амьдралын мөчлөгөөр одоо нөгөө нэг ингээд уналтанд орсон за явж байгаа бүтээгдэхүүн маш их байгаа штэ тий аль хэзээ нөгөө систем бүх юмаа хөгжүүлсэн байдаг тий хөгжүүлсэн байдаг яг тэрэн дээр нь бид нар нөгөө нэг амжуулах хөтөлбөр гэдэг яаж тэр нөгөө амьгүй болсон бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн амьдралын хэм маягт тааруулаад шинжилж гаргаж ирэх шугай амьдруулах вэ эргээд шинэлгээр эргээд яаж нөгөө амьдралынх нь лайф сайклыг одоо илүү уртасгах вэ гэдэг дээр бас ингээд ажиллаж байгаа. Тийм. Түрүүний бас ярьсан зүйлтэй холбогдуулаад одоо нэг аудит гэдэг үйлчлэгээ тань дээр байгаа тийм тэ CX аудит гэдэг энэ өөрөө бас яг ингээд магадгүй бид нар бас ойлголт маань бас ингээд нэлийн агсан төвшөнд одоо ингэж одоо хөгжиж ирж явж штэ тий. Тэгэхээр магадгүй дотоод аудит
гээл тийм гол бид нэр санхүүгийнх нь л одоо процесс юу гэдгийг те ингээд cash flow одоо тэр нэг урсгал нь ямар шүү зүү урсгалтай байгаа мó бур урсгалтай байгаа мó гэд илүү хөрөнгө илүү мөнгө өрөнгөтэй те холбогдож ажилладаг байсан бол одоо бол яг ингээд бүр менежментийн арга барил одоо яг үйлдвэрлэлийг явуулдаг бол яг тэр бизнесийн процесс нь өөрөө яаж явагдаж байгаа юм дээр гэдэг дээр хөтөлбөр одоо ингээд дотоод аудит хийж байна гэж ойлгож байна. Одоо сайн нөгөө үндсэн нөгөө 5 төлөвшил ярьсан тий 5 төлөвшлийн чин ард болохоор 6 ийм чадамж байгаа хгүй байгууллагын. Тэгэхээр таны хэлдгээр бүр deep dive буюу байгууллагын процесс буюу үйл ажиллагаа руу орж ийн. За хэрэглэгч гэж орж ирж байгаа тий. Байгууллагын соёл өөрөө бэлэн юм уу? Ямар төвшөнд байгаа гэдг нь өөрөө орж ирнэ. За эргээд нөгөө хэмжих үү? Тий хэмжиж чадчих гин үү? Тий KPI-уудтайгаа уялдуулж чадчих гин үү? Гэх мэт одоо маш олон төрлийн юмнууд ингээд доошогоо салаад тэгээд энэ болгоныг үнэлээд дараагийн одоо стратегийнх нь бодлогыг гаргаж өгдөг гэсэн үг. Тэгээд өмнө бас хэлэх юм марцсан байна. Одоо customer experience гэж ярихаар тий. Одоо жишээ нь бид нар өмнө маркетинг хийгээд эргээд нөгөө нэг үр өгөөжөө хэмжих гэхээр нэг юм учир дутагдaltaй байгаад байдаг штэ тий. Хэрхэн одоо үр өгөөжөө хэмждэг талаар та бас нэг ярьж. Тэгвэл CX дээр бол одоо бас маркетингийн үр өгөөжийн хэмжилтийг одоо байгууллагууд яаж хийж байна? Энэ тал дээр таны бодлого өсөд тэгээд тий би яг нэг ер нь бол яг жижиг те хөвчлэн нэг бүр бичил хэмжээний тийм бизнестэй компаниуд дээр ч юм уу ер нь бас нэг зөвлөхөв дээр ажиллаж байсан туршлага байдаг. Тэгээ үзэнгууд за магадгүй танайхантай хамтарч ажиллалаа. За таны одоо ингээд зөвлөгөөний дагуу одоо ийм төлөвлөгөө гаргалаа. За энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд ингээд явахаар боллоо. За магадгүй бас бүр эсэргээр одоо таал гаргаж өгөх юм байна те тарил одоо гаргаад өгч одоо ингэ төлөвлөгөө гэж чинь би ойлгохгүй юм байна ч гэдэг юм уу тийм ч хүртэл хүмүүс бас байдаг те тэгээд яг тэрийг нь хийгээд ингэ явцад бол одоо ингэ жишээл маркетингийн зөвлөгөө үйлчлэгээ ч юм уу иймэрхүү байдлаар ингэ одоо хамтран ажиллахад эргүүлээд асуудаг зүйл нь юу вэ гэх юм бол яг л түрүүний хэлэл юм байгаа байхгүй тий. Манай борлуулалт хэдэн хувиар өсөх юм, яг яаж өсөх юм гэж асуудаг тий. Ерөөсөд үзүүлэх одоо маркетингийн хэмжигдэх гэдэг зүйлийг дандаа борлуулалтаар тий хэмжих гэдэг ойлголтууд аюух тулгардаг л та ер нь бол гэтэл бол маркетинг гэдэг өөрөө юу юм гэдэг зүйл дээр болохоор тий мэдээж бүр дор хаяж хагас жил, дор хаяж нэг жилийн өмнөх зүйлийг бид нэр төлөвлөж тий ирээдүйдэх одоо зүйлийг төлөвлөж тэг хэрэгжүүлэхээр явж байгаа зүйл байгаад байгаа байхгүй. За тэрийг мэдээж одоо гүйцэтгэх гэдээ бас нэг үе шат байгаад байна тийм. Гүйцэтгэлийнх нь явцсынх нь үр өгөөж нь бас ямар шүү байдлаар гэж тэр одоо компани дээр нөлөөтэй байх юм гэдэг юм болохоор бас магадгүй хагас жил тийм. Нэг жилийн дараах гэдэг зүйлээр үзүүлэлтээ бид нар бас хэрвээ борлуулалтаар нь үзүүлэлтийг дүгнэх юм бол тийм очиод байгаа байхгүй. А гэтэл бол тийм биш тийм. Асар олон ижил төсөөтэй бараа бүтээгдэхүүнүүд зах зээл дээр байж, үйлчлэгнүүд байж, бид нэр одооноос ахуулаад юугаараа ялгаатай ингээд нэг differentiation гэдэг зүйлийг бол одоо яг одоо Монголын хөрсөн дээр бид нэр одоо буулгаж иж ойлголтыг нь тий ойлгуулах хэмжээний юмнуудыг зүйлийг хийж эхэлж байна. А түрүүнд бас нэг өнөрмө одоо зөвлөхийн хэлдгээр одоо яг нэг segmentation гэдэг ойлголтыг болохоор бас эсэргээр нь бас бид нар бүр айгүй өөр байдлаар нь тайлбарлах хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй юу. Яг тэр түрүүний одоо өмнө нь бол бид нар зам төлөвтэй уялдсан тийм маркетинг гэж ярьдаг байсан бол одоо жинхэнэ ирээдүйн хэрэглэгчийн маань зам төлөв хэрхэн яаж амьдралын хэм маягтайгаа уялдаж тэ өөрчлөгдөх юм гэдгийг одоо судлахаас өөр аргагүй болж эхэлж байна тийм уламжлалт маркетинг маань өөрөө илүү ингэж цаашдын чигтээ ямар одоо хэрэглэгчдээ төлөвлөсөн байдлаар ингэж одоо уялдсан маркетингийн төлөвлөгөө боловсруулаад гүйцэтгэх юм гэдэг байдлаас нь хүртэл бид нар хэмжих ёстой болж эхэлж байгаа юм. Тэгээд зунгууд бид нар ирээдүйн хэрэглэгч маань өөрөө ямар зам төлөвтэй, ямар одоо амьдралын хэм маягтайгаас нь шалтгаалаад яг тэн дээрс нь одоо юу гэдгийг одоо тэр туршлага дээр нь үндэслэн одоо тэр хэмжигдэх гэдэг тийм одоо амлалтыг өгч эхэлж байна л да. Тэгээд зөвхөн ганц одоо юу гэдэг борлуулалтаар л дүгндэг гэдэг ойлголт бол одоо эсэргээр шал өөр ойлголттой, шал өөр олон чиглэлд хуваагдчихна гэж бол би харж байгаа. Тэгэхээр яг нөгөө маркетинг үр өгөөжийг хэмжигдэхүүц байх гэдэг ойлголт бол яг одоо бидний хувьд ч гэсэн сүүлийн ажиллаж байгаа туршлага дээрхэд яг бүр яг ийм гээд бүр деталь яг бүр баталгаажсан хэмжигдэхүүнүүд бол угаасаа л байхгүй байгаа шүү дээ. Юу гэхээр за нөгөө брендийн танигдсан байдлын судалгаа, эсвэл одоо сая байгууллагын соёлын судалгаа, эсвэл одоо нөгөө хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа ч гэдэг юм уу те. Эсвэл нийгмийн социологийн судалгаанууд ингээд аваад үзүүн яг арга гарчлаа нөрөх. Гэтэл яг маркетингийн юм дээр арай сүүлийн үед хүмүүсийн ойлгож байгаа нь дижитал маркетингийн арга хэрэгсэл дээр эсвэл CRM маркетинг автоматжуулалт хийснээр нэг хэдүүн түрээд байгаа, хэдүүн буцаж интеракшн хийж байгаа. Саяны одоо таны нөгөө хэрэглэгч
юу нөгөө нэг аппликейшнаар юм уу вебээр орж ирээ нөгөө touch point хийгээд байгаа мó гэдгүүдийг хараад тэднэрийгээ бол бид нар яг нэг өнгөцхөн байдлаар хэрэглэж өнгийгөө хараад. Гэтэл одоо яг ингээд таны ярьж байгаагаар бол одоо CX маань болохоор яаж юм гэхээр баг бүх зүйлс нь хэмжигдэхүүц хэмжилтийг гаргаж өгч чадна гэдэг ба ш. Тэр талаас одоо тэгвэл яг бүр үйлдэл болгоныг үр өгөөж болгоныг яг хэмжигдэхүүц байж чадж байгаа юу? CX дээр яг таны хэлдгээр тэрэн давуу талахгүй нөгөө хэмжиж болдог. Өөрийн гэсэн одоо хэмжигдэхүүнтэй байгаа штэ. Тэгэхээр танах энэ дээрээ ажил эргээд энийгээ ийм хэмжигдэхүүнээр хэмжчихээ гэдэг хэмжигдэхүүн нь маш тодорхой байдаг. Тэгээ өмнө нь бол одоо жишээ нь нэг хэмжигдэхүүнээр одоо манай дээр яг нөгөө customer experience гэж ярих юм бол одоо хэрэглэгчийн бас үнэнч байдал гэж ярих юм бол NPS те customer effort score гэдэг нөгөө хэрэглэгч хүчин чармайлт гаргаж ийн гэдэг яг тоочны эдэн одоо метриксүүд байна л да. Үүнээс гадна маш олон метриксүүд байгаа. Digital metrics гэж байна те. UX талаасаа ямар байгаа гэдэг ч юм уу те. Брэнд талаасаа ямар байгаа ингээд. Тэгэхээр байгууллага өөрийнхөө үйл ажиллагааныхаа онцлог тааруулаад энэ олон метриксүүдийг яг өгсраад тэдний одоо дунджаар энэ CX гэдэг одоо байгууллагын CX score нь ийм гэдэг бас хэмжигдэхүүн бас гарч болдог байхгүй. Одоо жишээ нь чи одоо нэг 4.3-аас дээш байх хэрэгтэй өдр гэдэгтэй адилхан тэр үзүүлэлт нь ер нь хэд байх хэрэгтэй вэ? Дунджаар яг нөгөө олон улсын жишгээр бол юу гэдэг юм бэлээ сайн байх юм бол нөгөө 61-ээс дээш. 61-ээс дээш. 100-аас 60 тийм одоо дунджаар шүү дээ тий. За тэгэхээр одоо яг манай контентыг үзэж байгаа хүмүүсийн хувьд за эсвэл энэ CX-ийн хувьд өөрсдөө одоо судлан мэдэх одоо нөгөө их сурвалжууд нь яг баталгаажсан юмнууд юу гэдэг вэ? Одоо танай байгууллагын нөгөө алтан байгууллагуудад зориулсан танилцуулга веб дээр байсан. Тэндээс татаад аваад харахад бол танай компани одоо захирлын хувьд ч юм уу эсвэл таны хувьд ч юм уу яг нөгөө мэрэгсэн байдал нь Forrester certified гэжсэн. Тэгэхээр одоо яг энэ certified нь хаана нүлэн зөвшөөрөгддөг эсвэл өөр одоо бусад одоо нөгөө CX officer-тэй болж байгаа байгууллага ажилтнаа тэгж дарлагжуулах хэрэгтэй юм уу? Эсвэл яг нөгөө заавал танахаар дамжих хэрэгтэй юм уу? Эсвэл анхан шатны энэ ойлголтоо ер нь хүмүүс өөрсдөө яаж ингэж одоо мэдээлэл олж авах хэрэгтэй вэ? Тэр их сурвалжуудыг та нэг эндээс авал зүгээр гэдэг. Бас чиглүүлж өгвөл. Сая таны өөрийн хэлдгээр яг манай дээр ажиллаж байгаа зөвлөхүүд бол дандаа олон улсын certified, CX certified нөгөө зөвлөхүүд байгаа. Тэгээд үүн дээр болохоор нөгөө Forrester гэж байгаа тийм. Forrester яг манай байгууллага бол certified болоод яг энэ Forrester-ийн аргачлалаар одоо түрүүний ярьсан бүх юмаа хэмждэг, үздэг, тэ аналитика хийдэг ийм бол жишг байна. Яг нөгөө анхлан одоо CX-ийг судлаад мэдж байгаа болох юм бол томоохон зөвлөх үйлчилгээний байгууллагууд байна л да. Forrester, McKinsey, PwC гэдэг тэдгээр одоо нэг том зөвлөх үйлчилгээний байгууллагуудын репортууд байдаг. Тэр репортуудаас бас хараад мэдлэгээ тийм дээшлүүлэх бол. За тэгэхээр та бүхэн маань бас яг манай зочин зөвлөхийн хэлж байгаа их сурвалжууд за мөн бас тухайн танай байгууллагын CX Plus Consulting гэсэн пэйж утас, веб утаснаас бас мэдээллүүдийг авч үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө одоо бидний ярилцах цаг нэг 80% таа явж байна. Тэгэхээр төгсгөлийн хэсэгт бол илүү одоо яг саяны нөгөө нэг нь Монголд шин тутам орж ирээд 1.0 төвшөнд явж байна. Гэтэл яг нөгөө сая дэлхийн амар жимэр байсан пандемикийн сүүлийн 2 жилд яг энэ customer experience талдаа одоо сайн туршлага тий кейсүүд бас энэ тэнд юу болов гэдэг тэр дэлхийн сонороос бас мэлаагаач. Хаана юу болов тий. Сүүлийн үеийн трендүүдийг аваад үзэх юм бол ийм 3 төвшин биш юм аа. 3 төрлийн disruption буюу маш том өөрчлөлт явагдаж байна гэсэн үр дүн гарч байгаа. Эхнийх нь бол дижитал тий. Дижитал байгаа. За тэгээд дижитал одоо энэ disruption дээр болохоор яаж юм гэхээр одоо байгаа одоо технологийн бүтээгдэхүүний 3/1 нь 2018 онд байгаагүй. Тэгэхээр 2018 оноос хойш тэр технологи тийм хурцтай ингээд хөгжсөн байгаа байхгүй юу? За дараачих нь болохоор experience disruption буюу яг энэ нөгөөс customer experience эргээд ороод ирж байгаа. Тийм хэрэглэгчид ямар мэдрэмж өгөх юм бэ? Одоо юу өгч чадах юм бэ гэж те. Үүн дээр бас нөгөө харахаар яг бид нар нөгөө яадаг штэ уламжлалтай ойлголтоор бол маркетинг хэрэглэгчээ татах үе шат те. Одоо харьцаж байгаа үе шат гээл нэг хуваадаг штэ те. Тэгээ яг нөгөө CX дээр болохоор нийтдээ 7 төвшинний
хэрэглэгчийн одоо стратеги гэж авч үзэх юм бол 7 түвшний одоо стратеги байх ёстой гэж үздэг байхгүй. За тэгээд энэ дундаа одоо бас хамгийн чухал нь нөгөө хэрэглэгчээ халамжлах, хадгалж авч үлдэх гэдэг бас нөгөө ийм юунууд байдаг. Хэрэглэгч нэмэх гээл те. Одоо байгаа хэрэглэгчээ хайрлах гэдэг чинь бас нөгөө шинэ тренд болсон байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө ковидын үед бол байгаа хэрэглэгчээ яаж халамжлах вэ? Тэдэнд яаж бид нар ойртох вэ? Яаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ өгөх вэ гэдэг дээр бас нэлээдгүй өөрчлөлтүүд явагдсан байна. Ковидын өмнө ч одоо шинэ технологийн газруудын хувьд ч гэдэг юм одоо нөгөө ядчил одоо бол бидний нөгөө байх хэвээр хэвийн юм шиг болцсон. Гэтэл одоо ингээд томоохон ихтлгүүрүүд рүү юм уу эсвэл гадны одоо оцсны бодлууд дээр ч юм уу одоо технологийн юмнуудын дандаа нөгөө experience зоонуудыг бол нэг 10 жилийн өмнөөс юм уу баг арай 10 хүрэхгүй юу? Ер нь л яг тавьж өгсөн шүү дээ тий. За тэгээд байж идэл одоо сүүлдээ нөгөө хэрэглэгчдэд experience туршлага олгох зоонууд сүүлдээ нөгөө VR одоо шилнүүд гарчсан би одоо Альпинороонд тий эсвэл одоо Парисын цамхаг дээр оцсон мэдрэмжийг ингэж авч байгаа чинь одоо VR experience зоонууд ингээ гарч ирж байгаа чинь бас л тэгвэл одоо нөгөө хэрэглэгчид шинэ мэдрэмжийг өгөх очоогүй ээж одоо би 4000 км-ийн цаана нөгөө төвд очсон ингээ мэдрэмж авч байгаа. Энэ зүйлс чинь одоо бас тэгэхээр ялцчихвол одоо энэ CX юм нэг хэсэг. Яг төв. Тэгээ нөгөө ярилцлагынхаа өмнө хэлжсэн те эдийн засгийн 4 одоо ийм шилжилтийн үе шатны бид нэр experience гэдэг дээр нэрээд байна гэсэн байгаа те. Experience эдийн засгийн шилжилтэнд гол түлхүүр өгнө гүн сэтгэгдэл үлдээх гэж байгаа байхгүй. Тэгэхээр таны яриад байгаа зүйл хэрэглэгчтэй гүн сэтгэгдэл үлдээж байгаа ийм тохиолдол гэж бас хэлж болно л доо. Уламжлалт ойлголт байдаг байлаа. Хэрэглэгч яг ямар одоо үе шаттай ямар шатаар явж одоо манай бүтээгдэхүүн худалдаа авч байгаа вэ гэдэг тийм тэрийг болохоор нэг дөрвөн үзүүлэлтээр чөлөө одоо ингэж хувааж үздэг байсан байхгүй. Тэгээ хамгийн сүүлд нь бол одоо яг акт буюу тийм яг худалдаа авалтыг хийлгэж байгаа гэдэг юм дээр очих нь аюу чухал байдаг байсан. Тэгээд тэрний дараа дахин худалдаа авалт буюу дахиад одоо тийм дахин худалдаа авалт гэдэг үзүүлэлээр болохоор хэрэглэгчийн тэр лоялти буюу үнэнч үлдэж байгаа байдал хэрэглэгчийн одоо тэр юг хэмжиж үздэг байсан бол одоогийн сүүлийн үеийн ойлголтоор би бас нэг одоо бас нэг юм пепер уншиж байсан академик судалгааны тэн дээр болохоор тэгвэл акт буюу тэр үйл хийсний дараах одоо тэр яг тэр жинхэнэ лоялтиг тэр хэрэглэгчид үлдээхийн тулд юугаар хэмждэг болсон бэ гэдгсэн чинь нэг advocacy гэж ярьж байгаа байхгүй яг нэг үнэнч байдал. Тий. Одоо яг тэрийг үнэнч байдал гэж орчуулахаас гадна яг тухайн бүтээгдэхүүн тухайн брендийг өөр хамгаалагч нь гэж байгаа байхгүй. Хамгаалагч нь болж үлдэх нь аягүй чухал гэж байгаа байхгүй. Тэр нь өөр хэрэглэгчийн за тэр дахин худалдаа авалт гэдэг зүйлийг одоо хаяа гэж байгаа. Одоо жишээлх юм бол нэг удаа худалдаа авалт хийгээд тэрнээсээ шууд вау гэдэг түрүүний таны хэлдэг те тэр мэдрэмжүүдээр үндэслээд тухайн брендийг одоо хэн нэгэнд одоо бүр сочиж өөрийн мэдлгүй ярьдаг тийм үе шат ирсэн байгаа байхгүй те өөрийн мэдлгүй хамгаалдаг өөрийн мэдлгүй өмөөрдөг те тэр тухайн брэнд аюу тэр евангелист гэдэг одоо тэр евангелист энэ гэж ярьж байна тэр одоо шашны ялгалтаар бол те бишрэн шүтгэгчин байгаад байгаа байхгүй брендийн одоо үнгөө сурталчлагчин гэж хэлж болно те тийм зүйлийг үлдээх нь өөрөө манай брендийн те бүтээгдэхүүний үйлчлэгээний зорилго юм а гэж тодорхойлдог болчиход байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас яг таны одоо өнөөдрийн ярьж байгаа бидний сэдв буюу customer experience-ийн яг тэр нэг одоо эцсийн тий магадгүй том одоо хэмжигдэх хэмжүүр нь байх бас магадaltaй байж магадгүй. Тэр хэрэглэгчийг бий болгосон гэдгээр нь магадгүй тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийг тий яаж одоо CX-ийг одоо ингэ амжилттай нэвтрүүлсэн бэ гэдэг үзүүл бас байж болох юм болоо гэж бас надад сэтгэл төрж байна л да ер нь. Яг зөв харсан байна. CX-ийн хамгийн том давуу тал бол яг нөгөө хэрэглэгчийн одоо advocacy гэж сая та хэллээ шүү дээ тий. Тэр одоо сурталчлах үнэнч байдал нь бусдаас санал болгох байдал нь маш өндөр болдог. Тэгээд яг олон улсын туршлагаар advocacy буюу яаж одоо өөрийн брендийн үнгөө сурталчлагчтай болох юм бэ гэж байгаа тий. За үүнээс хувир нь болохоор бид нар нөгөө нэг community гэж ярьж байгаа. Буюу ижил сонирхлын бүлгийг бий болгох. Ижил сонирхлын бүлгийг яаж бий болгодог вэ гэхээр эргээл нөгөө experience те ямар experience өгөх энэ тэр хүмүүсийн одоо ихтгэл үнэмшил нь юун дээр тогтож яг нэг ижил сонирхлын бүлэг болох юм гэдэг ч юм уу те эргээд яг нөгөө тийм стратегийн төвшний яг тийм нарийн зохион байгуулалттайгаар ингэж үүсгэх юм процесс болоод байгаа байхгүй. Тэгэхээр тухайн байгууллага эсвэл тухайн брэнд өөрийнхөө хэрэглэгчдийн одоо Toyota ундаг гэдэг юм уу, Wrangler ундаг гэдэг шиг те эсвэл одоо нөгөө
үнэртэн дурлах хэрэгтэй гэдэг шиг ингээд нэг хүмүүс сайн дураараа нэгдсэн community илүү хүчтэй байгаа шүү дээ. Гэтэл яг компани өөрөө тэгвэл өөрийнхөө брэнд өөрийнхөө хэрэглэгчдэд зориулсан тийм бас чөлөөт гэхдээ тухайн байгууллагаас одоо CX-ийн түвшинд стратеги нарт удирдлагаар хангасан ийм өөрийн гэсэн community groupтэй авах тухай ойлголт яригдчихэж байна тийм. Орчин суудаг хэсгээрээ одоо юугаар л юугаар одоо сонирхлын бүлэг маш их байна шүү дээ. Тийм маш их. Тэгээ энийг нөгөө нэг системгүй хэрвээ ингэ явуучих юм бол яг хэсэг хугацаанд маш хүчээ авч агаад сүүлдээ ингээ байхгүй болох магадaltaй. Тэгэхээр яг нөгөө өөрийнхөө брендинг хажууд ийм хүчтэй ийм одоо сурталчлагчтай болъё гэх юм бол энэ дээр ингээл CX-ийн стратеги бол заавал ороод ирнэ л дээ. Тийм. За тэгэд өнөөдрийн ойлголт сэдвийн маань ойлголт бол хүмүүст ямар нэг байдлаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд эсвэл байгууллагын топ түвшний удирдлагуудад эсвэл одоо энэ маркетингийн талаарх танин мэдхүүн ойлголт мэдээлэл өгчдөг манай контентын хувьд одоо та бүхэнд бас нэг ойлголтоо өгсөн болов уу гэж бодож байна. За тэгээ сая нөгөө харьцангуй за нэг яг тийм зүйл мартцсан байсан гэдэг байгаатай адилхан яг одоо бас онцолж нэмж тодруулж хэлэхээр ойлголтууд юу байна? Тэгээ яг нөгөө маркетингийн хувьд одоо ингээд аваад үзэхээр маркетингийн уламжлалт маркетингийн судалгааны арга аргачлалуудын тухай бас сая дурдлагдлаа. Тэрнээс CX юм маань ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар ч юм ингээд яг таад маань бас одоо нэмэлт мартагдсан байж болох, хаягдсан, гээгдсэн байж болох юм онцлог санаа юу байна? Энийгээ та бүх манаас хэлж өгч. CX бол өөрөө тогтсон аргачлалтай. Эргээдэг байдлаараа бол бусад стратегийн төвчний дасаа бол даваа талтай байгаад байгаа. Тэгээ яг нөгөө байгууллагт хэрэгжүүлснээр яг бодиттой үнцийг авчирч чаддаг. Тэгээ хэмжигддэг байх нь бол хамгийн том даваа тал юм уу да. За жишээ нь хэрэглэгчийн одоо сая loyalty буюу үнэнч байдлыг 1%-аар нэмэхэд манай байгууллагын борлуулалтын өсөлтөнд хэрхэн нөлөөлж ийн гэдгээ хүртэл хэмжих одоо боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол бас маш том давуу тал юм болов уу гэж тийм бодож байна. Би бас нэг ийм зүйл хэлхийг ер нь бол аягүй хүсдэг. Одоо барууны гэх юм уу, за Америкийн гэх юм уу үзэлтэйгээр хэрэглэгчийг одоо нэг оноор нь хуваацсан байгаа гэдэг шүү дээ. Baby boomers, Gen Z, Gen X, Y зэрэглээ зэдгээд. Тэгэхээр Gen Z-ийн 90 үе эхлэлээ гэл аягүй одоо ам болтон хүмүүс ярьжлаа л да. Гэхдээ энэ нь өөрөө Монгол дээр бууж ерөөсө болохгүй зүйл юм болоо гэж би ер нь боддог. Яг юм бол чинь задлуу арай өөр гэж байна. Тийм. Эсвэргээр манай бас багш нарын зөвлөх багш маань бас ингэж ярьжсэн нэг одоо хэлцүүлэгдээр энэ нэг хэрэглэгчийн одоо тэр нэг Gen Z гэж яагаад хаваадаг гэдэг шиг Монгол хэрэглэгчид бол яаж хувааж болох юм бэ гэдэг тийм бас нэг тийм зүйлийг яригдчихсэн зүйл яадаг. Энд өөрөө яг тэр хэрэглэгчийн бүлгийг тэр оноор нь хуваах асуудал нь өөрөө тэр одоо яг улс орныхын тэр соёлтой, нийгмийн эдийн засгийн шилжилт хөдөлгөөнтэй ч тийм үү те уялдаж ойлгох юм бол аюу зүй юм болоо гэж харах хэрэгтэй гэж ярьжсэн л да. Тэгэхээр магадгүй Монголд одоо жишээлбэл 90-ад онд одоо ардчлал гэж ярьжлаа. Тэгвэл 90-ад оноос өмнө ямар байсан гэдэг ч юм уу те. Магадгүй 90-ад оноос хойш яаж одоо хэрэглэгч бий болж байгаа. Одоогийн одоо 30 настангууд гэдэг юм уу те 30 гарсан одоо 30 нэмэх настангууд гэдэг юм уу. Гэх мэтлэн эдгээрийн одоо яг хэрэглэгчийн зам төлөөсөн шалтгаалсан мөн соёлтой нийгэмтэй харьцуулсан байдлаар яг тэр өсөж явах үед нь ямар одоо нийгмийн эдийн засгийн нөлөө байсан бэ гэдгээс нь шалтгаалаад хэрэглэгчийн зан төлөв бас магадгүй амьдралын хэм маягтай нөлөөд бол бас тий бүлэгчлэх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр зөв хараасай. За магадгүй одоо бидний магадгүй одоо дэлхийн нийтийн хэлээд байгаа 2000-ад оноос хойш одоо төрсэн хүүхдүүд ямар хэм маягтай байгаад байна тий. Тэнгүүд одоо 90 оныхан одоо 30 нэмэх болчиход байна гэж үзэх юм бол 2000 буюу 20 нэмэх гэдэг үе чинь одоо ямар үетэй юм. Яг 2000 онд юу тохиолдож ирсэн тухай үед нь нийгэмдэр юу тохиолдож ирсэн, эдийн засгийн ямар одоо шилжилтэнд орсон ч гэдэг ч юм уу. Энэ байдлаар нь үнэлж дүгнэж яг хэрэглэгчийн наацхийн ойлголт байхгүй тийм нэг демографик гэдэг уламжлалт бидний ойлголт байдаг гэсэн шүү дээ. Оршин суугаа газар за нас хүйсэн гэдэргээд эднээс нь шалтгаалдаг байсан бол энийгээ хуваахта тэрийг оруулж өгөөч. Бити Gen Z гэж те бити одоо тэр альфа үеийн тэр гэж тийм ерөнхий байдлаар бити байлгаач хэл гэж хүсмээр байгаа байхгүй. Яг энэ ойлголтыг бол бүр наривчсан байдлаар нь одоо яг customer experience би өнөөдрийн манай ойлголт өөр амьдралын хэм маягтай нөлөөлсөн нэг хэрэглэгчийн персона гэдэг ямар өөр гэдгийг те тэр хэрэглэгчийн персонаас шалтгаалж бизнес яаж ямар процессор зурлж болдгийг магадгүй нэг персона дээр нь тулгарч одоо бизнес модельээр ч юм уу процессыг төлөвлөсөн бол тэр нь яаж хэрхэн
давааталд орж болох юм гэдэг зүйлийг өнөөдөр бас ингэж яриж байгаа учраас тийм магадгүй максимум гэдэг кейс гарсан гэсэн шүү дээ. Персона өөр 6 байх боломжтой байсан гэдэг. Тийм. Энэ дээрээс үндслээ бид нар яг тэр персоныг тодорхойлоход юу чухал үзүүлэлттэй вэ гэдэг зүйлийг өнөөдөр бас ярьсан нь өөрөө бас ингэж магадгүй маркетрууд, менежерүүд тийм топ түвшний удирдлагуудад өгөөжтэй байсан болоо тэр хэмжээгээр тайлбарлах гэж бид нар бас ингэж ярилцлаа өнөөдрийн сэдвээр тийм тэр нь өөрөө давуу талтай багхан ч гэсэндээ мэдээлэл олгож болсон болоо л гэж тийм. Үүн дээр нэмээд хэлэхэд бол нөгөө нэг Jinzi гэдэг чинь шүү дээ тий. Бид нар нилээдгүй нөгөө нэг CX аналитикууд хийсэн. Ингээд үзэхэд яалтчгүй тэр нөгөө Jinzi гэдэг байгаа тэр нэг үе байгаа шүү дээ тий. Тэдний зам төлөв бол өөр байгаа хгүй. Тэгэхээр тэр дээр бас нөгөө илүү харьцангуй ойлголт юм болов. За жишээ нь нэг кейс аваад үзэхэд бид нар нөгөө нэг NPS гэдэг шүү дээ. Хэрэглэж байгаа үнэнч байдлыг тгээс 10 хүртэл үнэлдэг. Тэрэн дээр NPS аваад үзэхэд жишээ нь Jinzi-гийнхан юу гэж хариулж ийн гэхээр тэр бол одоо нэг тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийг та гэр бүл найз нөхдөдөө санал болгох уу гэж явдаг штэ. Тэнгүүд яг Jinzi оролцогч нар дээр хүрээд ирэхээр би санал болгохгүй. Учир нь яагаад гэх юм бол тэр хүний л сонголт. Тэр хүн өөрөө шийдвэр гаргана гэд NPS оноогоо өгөхгүй бас ийм зам төлөвүүд алга болоод байгаа юм шиг үлдээ. Тий. Тэгэхээр нэг илүү нөгөө хүний эрх энэ чинь тэр хүний л сонголт штэ. Хүн өөрөө шийднэ гэсэн бас иймэрдүү трендүүд бас манай Монголын Jinzi үеийнх нь бас байгаа юм болоо гэж бид нар бас харж байгаа. Яа одоо Монгол тий. Улс дотроо яг Jinzi гэж ярьчих тийм ээ. Тэрнээс л яг дэлхийд дахиндаа яг тэр Jinzi гэдэг ойлголт бол маш өргөн тий том хүрээх хамарсан айгүй ерөнхий маягтай байгаа учраас яг тэр одоо олон улсад Jinzi гэдэг яригдж байгаа хэм шинж хамаардаг хүмүүсүүдийг тий монголчлаад шууд яг тэр насантай харьцуулаад ингээд хийн гэдэг бол бас ялгаатай байгаа. Тий. Тэр талаас нь бас ойлголтыг бас зөвөр ойлгоод заавал тийм Монгол улсад Jinzi гэдэг үеийн олон улстай хэрэгжүүлж байгаа тэр зан төлөвт хамаардаг насны хүмүүсийн тий онцлог гэдэг байлаар нь буулгах бол бас буруудах шүү гэдэг юм л гээ. За тэгээд баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай маркетинг ток контент энэ удаагийн болонд CX гэж юу вэ? За тэгээд яг энэ талаар одоо Монголдо цөн төрж байгаа. Цөөн одоо баг цор ганц байгаа гэж бодоод энэ салбарт нь бас мэдээж дараагийн байгууллага байгаа. Гэхдээ ямар ч энэ Монголын бизнесийн салбарт тэр дундаа энэ маркетингийн салбарт цоо шинээр ингэж анхдагч болж ирж байгаа. Энэ CX гэдэг энэ ойлголтыг бас нутагшуулж ингэж эхэлж байгаа энэ танай компани хамт олонд бас амжилт хүсье. Тэгээд нэг мэтгэд одоо бид нэр дараагийн одоо CX experience CX zone тэ одоо юу гэдэг юм байгууллагт бизнес стратегийнхаа төвшөнд нэвтрүүлсэн олон ийм одоо амжилттай кейсүүдийг хуваалцдаг бас тийм болон одоо бас дахиж зочлох байх гэж бодож байна. Тэгээд та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн Монголын маркетингийн салбарт шинэ тренд юу байна? Шинэ тэр болгоныг бас ингэж хөл нийлүүлээ алхахад одоо бид бүхэн бас контентоо чиглүүлж байгаа. Тэгээд тэрний маань бас нэг хэсэг болж CX гэдэг ойлголтыг шинээр нэвтрүүлэх үйлсэд манай өнөөдөр хамтран ажилласан CX Plus консалтинг компани аналитик зөвлөх өнөр маань за мөн Idealab Agency-ийн захирал Ган Тулга нар ингэж зочилж оролцлоо. Тэгээд та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.